Сэрээрээ босоороо 44 дахь өдөр маань эхэллээ. Өглөөний 6 цаг өнгөрсөн байлаа. За өглөө бас жоохон юмаа бэлдэж байгаа 7 өнгөрөөж шинэ ногооны салаад хийж идчихэд өглөөний 400 үсрэлт буюу дээсэндээ орлоо. За ингээд 44 дахь өдөр гэдэг бол 1 сар хагасын хугацаа үндсэндээ өнгөрсөн байна. За тэгээд 97 кг-аас хамгийн анхны челленж эхлүүлснээс хойш бол үндсэндээ 10 кг бол хассан байгаа. Энэ 7 хоногт 86 кг руу орон чадвал бүр 85 руугаа орчих гэсэн ийм зорилт тавьсан байгаа. За ингээд өглөөний дасгалаа хийчээд өнөөдөр бол компани дээрээ лавгдар цан дээр нэлээд очиж сууж эрэг чингэлтэйчүүд аяныхаа залуучуудтай явган алгалтынхаа клубын логог хийх ийм өдөр бас нэлээд байгаа. За бас ингээд сууж хийх ажлууд их байгаа. За ингээд ямар ч байсан 400 дасгалаа хийчээд гар дээр 15 сунаалт, 15 маань 15 гэж бол сунаадаг. За ингээд эзнийхээ таталтыг хийчээд гэрээсээ өнөөдөр ажил руугаа шууд алхахаар төлөвлөсөн байгаа. За ингээд 44 дахь өдөр маань үндсэндээ эхэллээ. За ингээд гэрээсээ гараад ярьж байсан ёсоор эрэг чингэлтэйчүүд аялал явган алхалтын клубийнхээ логог ямарчсан хийлээ. За ингээд бүтэн өдөржингөө ажил дээрээ суусаар байгаад оройноо гэртээ ирээд орой 12 минутынхаа гүйлтийг үндсэндээ хийлээ. За хүмүүс 12 минут чи яг гүйж ийнүл гэж байгаа би үндсэндээ үнэхээр өөрийгөө хуурахгүй шүү гэдэг чин сэтгэл надад байгаа болохоор хичээж хийж байгаа шүү гэдгийг та нартай хандж хэлье. За ингээд аялал явган алхалтын сонирхолтой манай Чингэлтэй дүүргийн иргэд байвал та хэд минь бүгдөө энэ явган алхалтын клуб нэгдэрээ гэж хэлмээр байна. Тусалд дэмжиж байгаа 22 дугаар хорооны алхалтын туршлагатай инх маягч болон маш олон 2 дугаар хорооны менежерч нартай бүгдэнд нь баярлалаа гэж бас онцолж хэлье. За ингээд бидний ээлжилт алхалт бол нийслэлийнхээ дөрвөн хайрхнаа бол ээлж тойрно, Чингэлтэй хайрхнаа тойрцоо. Одоо бид нар Баян зүрх хайрхан руугаа энэ сарын сүүлээр явах бодолтой байгаа. За ингээд оройн дасгал бол нэлээд бас эрч хүчтэй сайхан хөнгөн хийжлээ. За өнөөдөр чадвал 10 цагаас өмнө эртхэн амраад ингээд маргааш бас нэлээд хийх ажил их байгаа учраас маргаашийн энерги нөхнөө. За ингээд бүгдөө сайхан амраарай. Баярлалаа. За ингээд 44 дахь өдрийн маань дасгалын өндөрлж байна. За 45 дахь өдөр маргааш эхлэх энэ үед миний жин бас 46.8 гэж орой зааж хэлээ. За ингээд 46-аар орсон. За эх 7 хоногийн даваа гараг гэхэд 45 руугаа орохыг өнгөө хүсэж байна. За тийм болохоор хичээнэ. За ингээд та бүхэн сайхан амраарай. Маргаашийн ажилд нь өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Баяртай.